Умани бадминтон бол хутал чанараас бурхны зүрхэн тарин бөгөөд асар их тус эрдэмтэй чухал тарин юм. Маш богино 6 үед тарин боловч бурхтын бүх сургаалыг багтаасан байна. Хэрхэн ийхүү багтаасан юм бэ гэхлээр бурхан Буддагийн сургаал нь эсвэл орчлон сансар, орчлонгийн зовлон, үхэл мөнх үсийн тухай гэх мэт эсвэл эдгээр сургаал нь мөрийн тухай орчлонгийн зовлонгоос хэрхэн гэтлэх вэ? За мөр нь арга бэлгийг багтаасан байх бөгөөд бүх сургаал нь бод хутгийн мөрийн тухай байдаг. Тэгэхээр зэрэг суур мөр хийгээд үрээс өөр ангид сургаал гэж нэгч үгүй юм. Бүгд суур мөр хийгээд үрийн тухай юм. Тиймээс энэ тарин их дээрх 3-тай холбоотой сургаалыг бүгдийг өөртөө агуулсан байна. Эхний үе нь нь санскрит тарины өвдөс ихт эхний хэсэг бөгөөд гэсэн 3 нийлээд болно. Энэ 3 үе орчлон буюу орчлонгийн амьтны бие хэл сэтгэлийг илэрхийлж байна. Ариун бус бие хэл сэтгэлийг илэрхийлнэ. Ингээд майны нь болохоор чандман эрдэнэ гэсэн утгатай. Чандман эрдэнэ таны хүсэл хорилыг хангах бөгөөд таны хоосрол өгөөрлийг үгүй хийж эд өглөхөөр баян нэгэн болно. Чандман байгаа бол та дахин өгөөрл хоосрол амсахгүй. Тэгэхээр чандман эрдэнэ нь аргыг илэрхийлж байгааг. За арга нь хаар инрэл асрах болон бод сэтгэлийг илэрхийлнэ. За энэ аргын ачаар та өөрийн хүсэл горлыг биелүүлэх боломжтой болж байна. За дараагийнх нь бол бадмэ. Бадмэ бол лянхва нь бэлэг бэлгүн гэсэн утгатай. Бэлэг бэлгүн бол цэвэр ариун. Лянхва бачиг шавар дундаас ургах боловч түүний хэрийг өөртөө халдаадгүйтэй нэгэн адил бэлэг бэлгүн энэ мэт ариун юм аа. Тэгэхээр мөр бол арга бэлэг болох бөгөөд майны ба бадмэ арга бэлгийг илтгэж байна. Тарины хамгийн сүүлийн хэсэг. За үрийг илэрхийлж байна. Үр буюу 5 бэлэг бэлгүүнийг илэрхийлнэ. Номын чанар бэлгүүн, дэгш чанарын бэлэг бэлгүүн, өөр бусдыг ялахгүй бэлэг бэлгүүн, үүс бүтээх бэлэг бэлгүүн болон тол мэт тунгалаг бэлэг бэлгүүн гэсэн энэ 5 бэлэг бэлгүүнийг илэрхийлж байгаа. За энэ бол хамгийн дээд өмнөлхөн үрийг илэрхийлж гаргасан байна. Эндээс нэгтгэхэд үтгэхэд эгэл амьтад бэр мөрөөр замнан өөрсдийн мөр гэдэг нь арга бэлгийг хэлж байгаа нь өөрсдийн ариун бус бие хэл сэтгэлийг ариусган бэлэг бэлгүүн буюу 5 бэлгүүнийг бүтээж болохыг илэрхийлж байна. Тэгэхээр бурхан Буддагийн бүх сургаал энэхүү 6 үеит таринд багтсан байна. Энэ тариныг уран тоолох нь буйны хураах хамгийн дээд арга мөн. За түүнчлэн худагт Жанраскийн 6 үеит тариныг уншсны шимээр хураах буйныг нэг ширхэг үсээр их далайн усыг шавхтай жишин хэмжихээс ч хэцүү юм аа хэмээн хэлсэн байдаг юм аа. Тэгэхээр зэрэг их далайн усыг нэг ширхэг үсээр ингээд шавхагтай ч түүнийг жишгэд хэцүү гэж хэлсэн байна. Үнэхээр цаглашгүй их биенийг хургаах өвдөстэй тарин юм. Энэ тариныг уушгад нэг хялбар боловч амьтны хүсэл горлыг биелүүлэх, биений чуулганыг хураахад эд хүчтэй арга билээ.